Цэцгийн тос болон маргарин. Гарал үүсэл. Цэцгийн тос. Цэцгийн тосыг үнэний сүүнд дагуулгадах тосыг ялган авч үйлдвэрлэдэг. Цэцгийн тос нь биологийн болон хүнс тэжээлийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн бөгөөд эрдэс, амин дэм зэрэг үндсэн бодисын агуулмжаараа ямар ч хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулашгүй төгс чанартай цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Маргарин. Маргариныг ургамлын шингэн тосн дээр ус төрөгчийг нэмж химийн бүтцийг өөрчилснөөр хагас хатуу хэлбэрт оруулан гаргаж авдаг. Энэхүү химийн урвалаар гаргаж авсан маргарин нь хамгийн багадаа 40% буюу түүнээс дээш транс тосыг агуулдаг юм. Транс тос гэж юу вэ? Транс тос гэдэг нь ургамлын шингэн тосн дээр ус төрөгч нэмж химийн аргаар хагас хатуу хэлбэрт оруулсан ханаагүй тос юм. Энэхүү аргаар гаргаж авсан тос нь эсэлдснээр муудах хугацааг нь уртсгадаг төдийгүй хүнсний будаг амд үнэр оруулагч ашиглах боломжийг бий болгодог юм. Тийм учраас транс тосыг маргарин, майонез, чипс болон бусад амттан өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг. 2009 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас транс тосыг хүнсэнд ашиглахыг хориглоод байгаа юм. Амт орц найрлага. Цэцгийн тос ямар нэгэн нэмэлт бодис агуулгадаагүй байгалийн цэвэр амттай үнэний сүүнээс шууд гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Маргарин. Маргарин нь өөг тосны өндөр дисперсийн бүтэцтэй ба бүрэлдэхүүнд нь транс тос, сүү, давс, элсэн чихэр, эмулгатор болон хүнсний будаг, амд, үнэр оруулагч зэрэг бусад нэгдлүүдийг нэмэлтээр нэмсэн байдаг. Агуулгадах амин дэм. Цэцгийн тос А, Д, Е, К амин дэмүүдээр баялаг, мөн тосон дуустдаг амин дэм олон холбоост хамаагүй хүчил, фосфолипид, лецитин зэрэг идэвхтэй олон бодисоор баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Маргарин А, Д амин дэм агуулдаг химийн урвалаар гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч та худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Цэцгийн тос. Цэцгийн тос нь үнэний сүүнээс гаргаж авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас хэлбэрийг алдагдуулахгүй тулд хөлдөөгчөнд хадгалдаг. Маргарин. Маргариныг химийн аргаар хагас хатуу зарцаамал хэлбэрт оруулсан байдаг учраас ихэвчлэн хөргүүрт хадгалдаг. Хүний биед үзүүлэх ач холбогдол. Цэцгийн тос дараах ач холбогдолтой. Хүний бие махбодын өсөлтийг эрчимжүүлдэг, нүдний харааг сайжруулж, арьсанд тэжээл өгдөг, өвчин эсэргүүцэх чадварыг эрчимжүүлдэг, хүний биеийн дэх тосны эсэх урвалыг сааруулах үйлчилгээтэй. Хүний биед шингэх чадвар сайн. Хүний биед шаардагдах элчний үндсэн их үүсвэр болдог, бодисын солилцоонд оролцож, мэдрэлийн их үүсвэр болох цусны холестерины тунг зохицуулдаг, судасны уян алархай чанарыг хангадаг, бэлгийн болон бөөрийн булчирхайн гормоны үйл ажиллагааг зохицуулдаг. Хүний биед үүсэх зарим хортой нэгдлийг саармагжуулдаг. Элэг судасны хананд илүүдэл тос хуримтлагдахаас сэргийлнэ. Цус төлжүүлэх урвалд оролцдог, ясанд кальцийг уусгахад чухал нөлөө үзүүлдэг. Цэцгийн тосыг ахуйн хэрэглээндээ хэрхэн зөв хадгалах талаар зөвлөе. Цэцгийн тосыг хадгалахдаа хасах 10-аас хасах 15-аас багагүй хэмэд хөргөгчөнд 3 сар хадгална. Цэцгийн тосыг хөргөгчнөөс гаргаад 15 минутаас дээш хугацаанд тасалгааны хэмнэл удаан байлгахыг хичээгээрэй. Үйлдвэрийн савлгаанаас задлснаас хойш 7 хоног хөргөгчөнд хадгална. Задлснаас хойш хэрэглэж дуустлаа талхны үермэг болон бусад гадны зүйлс оруулахгүй байхыг хичээгээрэй. Үнэний сүүгээр хийсэн цэвэр цэцгийн тос нь хүний биед өндөр ач холбогдолтой тул өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөж байна. Транс тосны сөрөг нөлөөллүүд. Транс тос нь маш удаан задардаг учраас хүний биед шингээхдээ муу. Судасны хананд хит их наалддагаас болж судас нарийсах, цусны хангамжийг бууруулах, даралт ихсэх зэрэг сөрөг нөлөөллүүдийг бий болгодог. Транс тос нь бүх төрлийн хавдрууд үүсэх үндэс болдог. Транс тос нь дутдаг учраас таргалалтын үндэс болдог. Транс тос байнга хэрэглэх нь өргүйдлийн үндэс болдог төдийгүй сэтгэл санааны гутралд оруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Жирэмсэн их транс тосыг их хэрэглэвэл ургийн эрүүл зөв бойжилтод сөрөг нөлөөллийг бий болгодог.